засгийн газар нийслэлийн засаг даргын бүрийн хөтөлбөрийн дагуу нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэх дэмжих төвийг 2018 онд байгуулсан. 3 сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд жигүүр гараанд оюун хожит компаниудтай нийлсэн байдлаар хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны зохион байгуулагч байна. За энэ аянд маань жигүүр гараанд компани 150 гаруй ажлын байрны захиалга. За 3 сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. За 3 сарын 6, 7-ны өдрүүдэд оюун хожит компани 160 гаруй ажлын байрны нээлттэй зохион байгуулалт ажлын байрны захиалга зохион байгуулах юмаа. Тэгээд энэ бүхэнд бас иргэд та бүхнийг ажил хайгчдыг өргөнөөр хүрэлцэн эрхийг урьж байна. За тэгээд нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан дэмжих төв маань дөнжин гаруй салбарын нэг цэг дээр байрладаг. Ажлын байран дээр сургаж авахаар байгаа 3 сарын туршилтын хугацаатаагаар үйлдвэрлэлээр цалинтай дадлаг сургалтаар олох хүмүүсийг бол сургаж авнаа. Тэгэхээр та бүхэн тууштай ажиллахыг хүссэн хүмүүс маань дөнжин гаруй худалдааны төвийн дэргэдэх нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэг цэгийн төвийн 3 сарын 6, 7-ны өдрүүдэд гоё компани нээлттэй ажлын байрны өдөрлөгт ирээд шууд анкетаа бөглөөд ярилцлаганд ороод ажилд орох боломжтой байгааг өгөр та бүхэндээ хүргэж байна. За тэгээд төвийн маань бас онцлог ажиллагаанууд